Яг одоо бидний амсж байгаа зовлон байна тийм үү? Янз янзын зовлон амсдаг, янз янзын зүйлүүд бид нар таагүй зүйлүүдийг мэдэрж байгаа. Юунаас бий болсон юм? Бидний урд нь хийсэн буруу муу үеийн үр дагаварт бий болж байгаа. Яагаад бид нар буруу муу үйлийг хийхэд хүрв? Яагаад ийм муу юм буруу юм хийхэд хүрв? Сүрэг сэтгэл хөдлөлт автаж байгаа. Уурлаад л хэн нэгэн хүн муухай үг хэлчихэж байгаа шүү дээ. Уурлаад л хэн нэгэн хүнийг цохоод авч байгаа шүү. Эсвэл хүсэл шунал төрөөд хулгай хийчих. Тэгээд ингэж үзэхлээр дандаа сүрэг сэтгэл хөдлөлт автаж байгаад бид нэр буруу юм хийдэг. Тэгвэл яагаад тэр сүрэг сэтгэл хөдлөл бий болоод байгаа? Яагаад? Яагаад хүн уурлаад байдаг? Яагаад хүсэл шуналд автаад байдаг? Яагаад атаа хорсолд автаад байдаг? Мэдхгүй учраас л ингэж. Мэдхгүйгээсээ болоод бид нар ууралдаг. Мэдхгүйгээсээ болоод хүсэл шуналд автдаг. Мэдхгүйгээсээ болоод атаа хорсолд автдаг. Дандаа бидний зовоод үзүүлдэг шүү дээ. Тийм үү шүү дээ. Өөртөө хүний дэргэдэнд байхад зовлонтой шүү дээ. Шуу холтоод л ямар санагдана. Гэтэл тэр хүний ууралж байгаа хүний дотор орох юм бол бүр илүү тавдахгүй болно. Тэгэхээр уур гэдэг чинь ийм хэцүү зүйл. Хүсэл шунал ч гэсэнтэй ялгаагүй.